За өдрийн мэндий хүн үлээжэд сууж хоорондоо хэд хоногийн өмнө ярьсан сэдвээ ахиа өргөжлүүлээд нэг хэдийн хэлье гэж бодлоо. За энэ угсаатан, үндэстэн, за угсаатны бүлэг, угсаатны цөөн, хүнсний цөөн, за ястан гэдэр гэл айгүй олон нэр томьёо хүмүүс ашиглаж ярьж байна л да. За эдгээр бол ерөөсөө бүгдөө 21 оны хувьсгалаас хойш монгол хэлэнд орчуулагдаж орж ирсэн. За ялангуяа Монголд одоо энэ дунд сургуулиуд бий болж, анхны сургачдууд бий болж, нийтийн боловсрол газар авсан зөвлөлтийн үеийн тий одоо социализмын үеийн энэ сургалтын системтэй холбоотой ийм хэллэг ойлголтууд байгаамаа. За энэ ойлголтууд ардаа бүгдөө бас орчуулгын учраас нэг утгатай байсан. За түүнээс гадна улс төрийн тодорхой зорилго чиглэлтэй орж ирсэн юм нэр томьёонууд байгаамаа. За түүнээс өмнөх одоо ийм нэр томьёонууд бол монгол хэлэн дээр шал өөр байсан. Шал өөр утгатай байсан. За энэ тухай судалгаа болвол монгол хэлэн дээр бол жаахан хомос. За би ганц нэг байгаа судалгаануудыг бол постоор оруулсан байгаа. Та нар үзэн үз. Англи хэлээр бол нэлээд бий. За тэр судалгаануудын бас боломжийн хувь хэмжээг нь бол би өөрөө олж уншсан. За оюутан идэр байхдаа бол би одоо яг нэг Монголын нэг бүлэг болох дээд монголчууд хятадд байдаг тэр одоо хөхнуур мууж гэж те төвдийн тэнд байдаг нэг мууж байгаа. Тэр мужид байгаа дээд монголчууд гэдэг хүмүүстэр бол нэг сар орчим хугацаанд судалгаа хийгээд дээд монголчуудын өнцөрхийг үзэлгээд өгүүлэл дээр бичижсэн юм байгаамаа. За ерөөсөө энэ үндэсний үзэл угсаатаны тухай за тэгээд энэ үндэсний тухай асуудал эдэр бол одоо юу гэдэг тийм эртний манусын боддог шиг дээр үед байсан хүннүүг үед их Монгол улсын үед байсан гэж бодоод байгаа шиг ийм зүйл өртөөсөө биш. Энэ ойлголт энэ ухагтхан юмнууд чинь ерөөсөө саяхан 19-р зуун 18-р зуун тий. За их цаашлуулаад арай ээж цаашлуулах юм бол нэг иймэрхүү хугацаанд бүрдэж бий болсон ойлголтуудаа гэдгийг бол энэ үндэсний үзлийн тухай судалгаа болоод энэ үндэстэн угсаатны тухай судалгаа хийдэг судлаач нар бол хүлээн зөвшөөрсөн ийм ойлголт байна. За энэ дээр бол яг яагаад ингэж хүмүүс бодоод байдаг, ямар онлын уг сурвалж байдгүй гэдг нь бол би яриад өгнө. Тэрнээс өмнө тий. Одоо энэ бол миний өмнөх видеон дээр галт яриад өнгөрсөн тэр Бенедикт Андерсон гэдэг хүний одоо төсөөллийн нийгмүүд те Imagined Communities гэж маш алдартай судалгааны судалгаан дээр бол гардаг. За англиар ийм та нарыг энэ нэрээр нь хайх юм бол гараад ирнэ. Энэ хүний судалгаа болоод за өөр төр тэгэл зөндөө байгаа дөө гээл нар хавсмаа гэдэр гэл маш олон судлаач нарын судалж үзснээр бол энэ үндэстэн гэж байдаг, тэ нэг угсаатан гэж байдаг гэдэр гэж ойлголт бол саяхны 19-18 дугаар зууны үеийн зүйл болж таарч байгаа. Энээс өмнө хүмүүс тэгвэл юугаараа бүлгэмдэж, нийлж өөрсдөө тэгвэл юу гэж нэрлэдэг вэ? Одоо үндэстэн nation биш тэ. Угсаатан одоо ethnic биш. Эсвэл ethnicity тэ биш юу гэж нэрлэдэг байсан гэхээр тосгоноороо тэ нэг лам сум хийдийг тойрсноороо за эсвэл одоо нэг ноёны харьяатаараа эдгээр өөрсдийгөө ижлүүлж ингэж авч үздэг байсан. Ийм хандлага баг. За Монголын жишээн дээр авч ярих юм бол одоо тэр хуршууныхаа тэр ноёны харьяат гэсэн үг шүү дээ, тэ. Одоо сан байсан хуршууч гэдэг юм уу. За эсвэл тэр ламын шавьч гэдэг юм уу. За эсвэл одоо тэр сүм хийдийнхний хавьд байдаг хүн. За тэр голынхан, тэр усныхан ч гэдэг юм. Ийм нэршлүүд байдаг байсан баг. За тэгэхээр сүүлийн үндэстэн, угсаатан гэдэг нэрүүд гарч ингэж хэрэглэгдэх болсон. За энэ бол ингэж түгэж олон нийтийнх болоход бол бичиг үсэг бий болсон болоод хэвлэлийн тоног төхөөрөмж ийм юм бол их түгээмэл болж ном хэвлэлийг сонинг сэтгүүлийг олон тоогоор хэвлэж ингэж тарааж олон нийт унших боломжтой болсонтой холбоотой гэж Бенедикт Андерсон бол бичсэн байдаг. За энийг нь бол print nationalism гэж хэлж байгаа. Ингээд юм хэвлээд ингээд тараач. Маш энгийнээр хэлэх юм бол хүмүүс нэг их сурвалжаас мэдээлэл авдаг, нэг мэдлэгтэй, нэг ойлголттой болж хувирж байгаа юм үйл явцыг хэлж байгаа гэсэн.
тэрнээс өмнө тийхгүй ном эвлэл гэдэг чинь маш үнэтэй юм байна. Олон тоогоор хэвлж тарааж чадахгүй, үнэн болохгүй. За тэрийг уншдаг бич үсгтэй хүнч гэж байхгүй. За гэтэл нийтийн боловсрол гэдэг юм гарч ирээд за бүгдийг сурах ёстой гэдэргээд олонгоор нь аваачаад сургаад нэг мэдлэг эзэмшүүлээд тэ за чи энийг ингэж ойлго. За гүү бол чамд муу тавь шүү. За сайн байна. Миний хэлснийг зөв ойлгосон байна. Маа онц гэдэргээд ингээ үнэлээд ирэхлээр хүмүүс нэг ийм сурвалжийн нэг төрлийн мэдлэгтэй болоод хөөрч гэсэн. За тэгээд тэрнээсээ өөр байгаа, тэрнээсээ ондоо байгаа зүйлийг бол худал буруу тэ болохгүй бүтэхгүй гэж үздэг. Тэрнтэй нийцсэн мэдлэг, тэрнтэй нийцсэн ойлголтыг бол одоо зөв, үнэн гэдэр гэж ойлгодог. Ийм балаа байдлаар хөтлөгдөж байгаа гэсэн нэг бодлоо. За Монголын хувьд энэ нэг ийм ард түмний бүлгэмдэл ийм юмтай холбоотой нэршиллийг бол судалсан хамгийн сайн судлаач бол надтай адилхан нэртэй Мөнх Эрдэнэгийн судлаач байгаа. За одоо Кембриж их сургуульд байгаа. За тэр хүний бол одоо Монголын одоо энэ үндэсний үзлийн үгийн сан билүү. Одоо би нэрийг National Lexicon of юу гэдэг вүлээ. Тим судалгаагаа та нар нэрээр найхад угаасаа Мөнх Эрдэнэ ламсвар ингээ хайхад гараад ирэн Google дээр гараад ирэхэд өнгөж уншиж болох байх. Англиар уншдаггүй нь уншина гэсэн. За Мөнх Эрдэнэ судлаачийн судалж үзснээр бол ингээд эртний сурвалжуудыг тэн дээр ийм нэр томьёо янз бүрийн юмнууд байна уу? Ийм ард түмний элдв зүйлүүдийг одоо ингэж ийм бүлгэмтлүүдийг юу гэж нэрлэж хийж байгаа. За манайхан болохоор овог аймаг гэж ойлголт байсан гэж социализмын үед хотлоо бичдэг байсан. За энийг би энэ ярианыхаа төгсгөлд маш сайн тайлбарлаж байна. Яг үндэ сурвалжуудыг судлаад үзэхэд овог гэдэг үг бол дангаараа байхгүй. Жишээ нь Монголын нус төвчөн дээр бол овог гэж үг дангаараа байхгүй. Дандаа овогтон өдр гэж ийм утгаар нэг 32 илүү 23. За би тоог зөрүүлжиж магадгүй 23 байдаг санагдчихэв. Дурдгдсан байдаг. За ингэж дурдгдахад Чингис хааны угсаа гарлыг л илүү тодруулах гэж те. Одоо чүрхэн овогтон болов, дөрвөн овогтон болов өдр гэсэн ийм нэршлүүдээр гарч ирж байгаа болохоос ш энэ нэг хэсэг бүлэг бол овог өдр гэсэн ийм нэршилтэй гэж гарч ирдэг. За аймаг гэж үг хоёр байдаг. За харин ийм ард түмний бүлгэмдлийг нэрлэж байгаа хоёр үг маш их гардаг. 200 гаруй удаа. Нэг нь 128 удаа, нэг нь 200 хэд гэдэг үлээ гэсэн. Би бас одоо эрт үндэс учраас тоог нь сайн санахгүй шүү. Та нар өөрсдөө тоог нь хэрэгтэйг бол авлана гэсэн. Энэ бол улс иргэн гэдэг хоёр үг. Улс иргэн гэдэг хоёр үг. За тэгэхээр энэ бол маш том ялгаатай. Бүр ингээд ямар утгатай, тэгээд ямар нөхцөлд яаж хэрэглэх вэ гэдэг нь тогтцсон байсан хэрэглээ байна гэж үзэж байгаа. За жишээ нь бол эзэлж авахаас өмнө бол улс гэдэг. Одоо хэрээд ус, мэргэд ус, 8 ус гэдэг ч юм уу ингэж нэрлэж байгаа. Эзлээд авсныхаа дараа иргэн гэж нэрлэж байгаа. Зэрэглэлийн доошлуулж байгаа. Яагаад гэвэл эн чинь их Монгол улсын нэг бүрэлдэхүүн болж байгаа учраас улсан дээрээ иргэн нь доороо. За яг үүнтэй адилхан ойлголт бол манжууд дээр бас явагдаж байгаа ч. Аймаг гэдэг үг бол илүү манжийн үеэс хүчтэй, нөлөөтэй ийм үг болж хувирсан. Хошуу гэдэг хүмүүс ялгаа авахгүй гэж. За аймаг бол яг тийм. Монголын олон монголчууд байсан те. Тэд одоо төмөн мөмөн гэж нэртэй тийм үү. Тэдрийг бол эзэлж авахаас өмнө нөхдүүд бол улс гэж нэрлэж хагаад эзлээд авсныхаа дараа бол аймаг, халах улс гэж хагаад халах аймаг. Тийм үү. За одоо өөр юу вэ? Хорчин улс гэж хагаад хорчин аймаг зэргээр ингэж доошлол нэрлэж байгаа. Тэгэхээр нүүдэлчдийн хувьд ч гэсэн энэ нэг ард түмний бүлгэмдэл элдв юмыг бол үндэстэн угсаатан гэж нэрлэж ирсэн биш. Энийг ингээд өөр утга ойлголтоор нэрлэж ирсэн. Тэр нь бүр ингээд хэлбэршид тогтсон байсан гэдгийг. За Мөнх Эрдэнэ огшин хэд хэдэн тийм цуврал судалгаа байгаа. За энийг бол яг одоо чин өмнө нэглэхэд мэргэжлийн усууд нь ч уншаагүй байдаг учраас энгийн одоо хүмүүсээс би одоо уншсан уу яасан уу чи мэдэхгүй байх гэж бол их хэцүү. Үнэхээр энэ сэдвийг сонирхож байгаа хүн бол тэгээд уншин үсттэй. За яагаад монголчууд тэгвэл одоо ингээд энэ казак монголчуудын асуудал дээр орж ирээд ингээд хэрүүл уруул хийгээд юм болоод унваа гэдгийг хэдүүл ахаа тайлбарлая. Гэхдээ энэ ингээд чиний дунд сургуулиас олж авсан энэ ерөнхий босрол мэдлэгтэй ч л холбоотой болохоос тэр үнэхээр тийм байдаг. Цаанаасаа, цуснаасаа, заяанаасаа, геннээсээ тэгцэн гэсэн үг ердөөсөө биш ээ. За өмнөх хүчлэг дээр миний хэлээд байсан шиг угаасаа Монгол улс бол зөвлөлтөй хараа хяналтанд байхад бол тэдний л хүлээж зөвшөөрж исэн онол, санал, хандлага юмар л хамаг юмаа тайлбарлаж түүх, соёл, нийгмийн ухааныхаа бүх ойлголтыг яаж исэн бичиж исэн. За энэ үеийн бол одоо гол том онол бол бидний мэддэг марксизм. Марксизм бол улс үндэстэн энэ юмыг яаж бий болгох вэ? Тэгэхээр
ерөөсөө нэг цустай байдаг, нэг хэлээр ярьдаг, нэг газар нутаг дээр амьдардаг гэсэн нэг юм стандарт тодорхойлтыг гаргаж ирснийг зөвлөлтөөр дамжаад за Сталины тэр нэг үндэсний тодорхойлт гэж байгаа одоо Монголын хуучин сургагч янз бүрийн юмнууд төр байгаа. За энийг бол монголчууд ер нь нэлээд үнэлсэн байдаг. Тэрэн дээр болвол яадаг вэ? Ерөөсөө яг энийг ингэж хэлсэн байдаг. Нэг угсаа гаралтай, нэг цустай гэсэн үг тэр. Нэг хэлээр ярьдаг, нэг нутаг дээр байж исэн ийм одоо бүлэг хүмүүсийг бол юу гэж байгаа угсаатан гинэ, үндэстэн гинэ гэдэг ингээд тодорхойлцсон. Ийм тодорхойлт. Гэхдээ энэ тодорхойлтыг л чааваас сургагчид дээр бичдэг, энэгээр нь л ойлгодог, ингээ явдаг. Гэтэл эн чин шинжлэх ухаандаа бол үхтлээ нүдүүлээд поксим шокоор бол ингээд бүр задраад сэмрээд стрээд очсон ийм тодорхойлт байхгүй. Энээс хойш зөндөө угсаатныг үндэстнийг юу гэж тодорхойлох вэ гэдэг ийм тодорхойлтууд гараад ирсэн. Одоо тэргээр нь тодорхойлж сургагчид гэдэг юм дээр ойлгож ингэж явдаг. Өөрөөр хэлэх юм бол чи тэр Сталины тий эсвэл зөвлөлтийн маягийн марксистэр тодорхойлолтоор юмыг тодорхойлоод ингээд юм бичээд ингээд хэвлүүлэхээ үзэхгүй юу? Хаач хэвлэхгүй тий. Оросд хэвлэж магтдаг. За Монголд чиний эрхэлдэг сэтгүүл хэвлэж магтдаг тий. Тийм одоо дээр үеийн хуучирсан ойлголт. Одоо зүгээр л нэг лекцэн дээр тий жишээ нь би бол одоо антропологи удирдгал хичээл дээр бол лекцэн дээр юм той маягаар л ярьдаг. За тэдний оны үед хүртэл бол ингэж усаат үндэстнийг ингэж тодорхойлж томьёолдог байжээ. Ингээ бидэд авчих. За одоо бол ингэж бол хэрэгжилж ярьж болсон шүү гэж тий. Тэгэхээр одоо бол ингээд тий сүүлд за гэхдээ одоо хуучирчаад байгаа буюу 90 он хүртэл ер нь энэ онолууд хүчтэй байсан. Тэрнээс хойш угаасаа ер нь нийгэм хүмүүлгүй ухаан ч өөрөө нь ус үндэстэн, угсаатан гэдэг асуудлыг тэр бүр сонирхоо болцсон бохгүй ч одоо ингээд хуучирсан гэсэн сэдв одоо маш олон сэдвүүд ер нь судалгаанд явхаан байгаад ингээд хүмүүс сонирхол судалгаа болчиход байна шүү дээ. Тэр сэдвүүдийн л нэг яг үннийг л гэдэг. За тэр яг хоо 90 он хүртэл хүчтэй байсан. Түрүү миний нэрийн дурдаад байгаа тэр Андерсон, Гелнер, Хабсман гэдэг зөндөө олон мундаг судлаач нар байгаа. Энэ судал одоо ч ишлэгддэг. Энэ судлаач нарын үзэж байгаагаар бол үндэстэн гэдэг чинь бол ийм төсөөллийн ийм бүлхэмдлийг хилээд байгаамаа. Өөрөөр хэлэх юм бол хүн маш олон тийм ижилсэл те identity тийм юмд амьдарч идэг. Би жишээ нь эрэгтэй хүн, би жишээ нь монгол хүн, магадгүй би багш хүн, судлаач хүн. За одоо өөр юу гэдэг те ингээд би маш олон ижилсэлд амьдарч идэг. Хүн энэ олон ижилслээс хэрэгтэй цаг үед дуртай гэдэг юм уу цохимжтой ижилслүүдийг сонгож аваад ямар нэгэн бүлэгтээ өөрийгөө хариалуулж идэг. За энэ хариаллынх нь нэг нь энийг хэлээд байгаа. Би Монгол гэх юм бол би Монгол гэсэн ижилслээ сугалж аваад хөөе за тий ховдын тэрэ усын тэрэ хөвсглийн тэрэ би чамтай адилхан монголчтой гал гудман тарахаараа чи монгол хүнүүгээл барьж аваад тэрвэрдэг ч юм яадаг ч мэдэхгүй за эсвэл нэг архины маг асуудаг ч юм уу бөөм тий ийм юм үүсэж байгаа гэсэн үг энийг хэлээд байна. Тэгэхээр улс үндэстэн юм гэдэг чинь юм төсөөллийн буюу тий тэр битгийл төрөөс бий болгож өгч байгаа. Төр өөрийнхөө харьяат иргэдийг бүтээх гэж бий болгох гэж тэ хянах гэж контролдох гэж та нар ийм штэ, та нар нэг штэ, цус штэ, бид нар чи монгол штэ. Тэ мэдхгүй одоо Монголын жишээн дээр бол монгол цустай штэ, гентэй штэ, бидний соёл агуу штэ. Тэ Монголд хүн үүссэн штэ ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлүүдийг ярьж одоо энгийн үгээр хэлэх юм бол хошгруулж нөгөө хэдийгээ нэг дор байлгадаг. За сурах бичиг илдэг юмдаа ч гэсэн энийг оруулдаг. Алтан боловсролоор ч гэсэн энийг яадаг вэ? Ингэж үзэж харж ингэж явуулдаг. За тэгээ шалгадаг, тэгээ дүн тавьдаг. Ийм тогтолцоо үүсгэж идэг. Тэгэхээр угсаатан үндэстэн гэдэг чинь цаанаасаа нэг хэсэг тэгээ баха хамаатан садан нөхдүүд одоо манайхан тэр нэг хамаатан овгуудтэй нэг ээжээс гаралтай гэдэг гэж балаар яддаг. Тэгээ Английн нэг өрх гэрва хувийн өмч төрөө үүсгэж алин дээр үеийн номны л санаа шүү дээ энэ чинь тэгээ одоо 100 гаруй жилийн өмнөх номны санаа. Тэр санаан дээр тулгуурлаад нэг хідэн нэг ээжээс аавыгаа мэдхгүй гэж байгаа юм л замбраагүй бэлгээ харилцаатай учраас. Тэгээд нэг юм цусан төрлийн нөхдүүд нийлээд нэг овг болдог. Тэгснэ тэр овгууд нь томорж явсаар байгаад нийлээд аймаг болдог. Тэр аймаг нь тэгээд хоорондоо нийлээд юу болдог гэдэг юм. Одоо улс болдог жишээ нь одоо хүн нь бол 24 аймгийн холбооч гэж байгаа шиг тий. За Чингис хаан бол овг аймгийн тогтолцоог устгасан гэдэрч гэж байгаа шиг. Ийм юм юроосоо байхгүй. Энэ социализм үед л яригдчихсэн. Тэгээ зөвлөлтүүийн төвөгчлөг. Одоо энэ чинь ингэж ярьдаг судлаачид нар тий. За яг зүгээр англиар уншдаг монгол судлаач нар л тэгж бичиж байгаа баг. Эсвэл одоо расист үзэлтэй орсууд л тэгж бичиж байгаа тий. Орсууд одоо болтол монголч төртөө байсан. Эзэн Чингис хааны үеийн монгол улсын чинь тийм төр улс мус эзэнт гүрээ идэр гэж үздэггүй шүү дээ тий. Тэр сайхан гаруудын одоо монголчууд урьж авчраа л лекцмэг гэж уншуулаад тий. Ингээл балаараа л явчихлаа. Өөр нь удаа учрыг мэдэхгүй учраас. Тэгэхээр ийм юм өрдөөсөө байхгүй. Өөрөөр хэлэх юм бол энэ
угсаатан үндэстэй эдэр гэдэг юм чи нэг цусан дээр нэг юмн дээр нийлж нэгдэж гарч ирдэг биш. Тэдрийг нийлүүлж нэгтгэсэн төрчин бүтээж бий болгож яадаг ийм зүйл юм а гэдгийг л ойлгох хэрэгтэй л дээ. Тэгээд хэрвээ энэ сэдвийг сонирхоод агуул сая миний энэ нэрийн дурдсан 4 5 судлаачийн би нэрийг дурдлаа. Эдрийн бүтээлүүдийг олж тэгээд уншаарай. Тэгээд үнэхээр ойлгомоор байв шүү дээ. Тэгээд ойлгохгүй хүнд бол энэ бичлэг зориулагдаагүй мэдээж. За тэр хүмүүсүүд мэдээж ойлгохгүй тийм боломж болцсон байхгүй хэлвэсний ч тэр за тэгээд оюун санаа сэтгэлгээ тийм оюуны боломж хөвдөж гэсэн одоо уучлаарай. Тэр ч одоо болон ойлгохгүй шүү дээ тэр чинь. Мангар тэнэг гэж байгаа юм шүү дээ одоо хүнийг тийм үү. Угаасаа чи контексттэй агуулгатай цаана хам агуулга байгаа юм сэдв. Тэгээд сэдвийг ойлгохгүй бол тэр л үстэй тийм.